Hi guys, энэ удаж өглөөдөр өрөмдөх хүрээ. За тэг өнөөдрийн бичлэг дээр миний камер авахгүй учраас би бичлэгээ шууд ингэ эхлүүлж байна. За тэг өнөөдрийн бичлэгээр хүслэг Grow Garden тоглодог Монгол ютуберуудын гардыг сонирхож жохон юм хулгайлсан байгаа. Яг гоё ярэ ээжсэн чи тэр цаг агаар нь дуусчлаа. За тэгээд та бүхэн бичлэг эхлэхээс өмнө заавал лайк болон subscribe дараараа мөн хогоо дарахаа мартаа. Тэгээд хэлэх зүйл болоо сэтгэлээ комент секцээр бичиж үлдээгээрэй. За тэгээд бичлэг рүү орцгоё. Enjoy the video. За тэг өнөөдрийн бичлэгээр хүслэг Tranquil Raccoon-аар giveaway хийж байна. Би одоо юугаараа татах юм бэ те? Бусад бүх ютуберүүд л giveaway хийгээд байх юм Тийм үстэй guys. За тэгээ хэрхэн оролцох вэ гэхээр нэгдүгээрт нь лайк болон subscribe дарах, хоёрдугаарт нь энэ бичлэгийн доор user нэмээ бичиж үлдээх. За тэгээ гуравдугаарт нь kick-ээр follow хийх хэрэгтэй байгаа. За тэгээ бүгдэнд нь амжилт. За тэгээ ер нь бол хүслэг нь одооноос эхэлж бүх бичлэг, бүх стрим дээр бүгдэн дээр нь giveaway хийж байгаа. Окей. За тийм болохоор та бүхэн заавал хаах subscribe дараа үлээж аваарай. За тэгээ энэ бичлэгнийхаа giveaway би дараагийн бичлэг дээр зарлах болно. За тэгээ бичлэг рүү орцгоё. За энэ тарагдаж байгаа ютуберүүд бол миний энэ цуврал дээр оролцоод явах ютуберүүд байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн дараагийн партууд дээр энэ дээрээс 1-2 ютуберуудаас нэмэгдээд явах байх гэж би бодож байна. За тэгээд би ютуберүүдээс нэгээс нь ч одоогоор шүүрлээ аваагүй байгаа учраас нэгт би ер нь бол хин рүү нэхэл чаадчээд хинээнийхэнд оруулаад хинээ нэг яахаа мэдэхгүй байсан болохоор би спинд оруулаад сонгоо явчихыг шийдсэн байгаа. За тэгээд хоёр дахь юм бол би нэрнүүдийн чагсаах хэрэгтэйсэн. За тий хамгийн ихнийхээ спинээр бол хамгийн ихнийхээ ютуберыг сонгоцгоё. За хэн байх Рина юу өнөө юу? Манай Рина ах тодорхойлоо хамгийн ихний ютуберээр. За тий хэдүүлээ шууд Рина ах руугаа чатчихцгээе. One day later. Тун харамсалтай нэг өдөр хүлээсэн болж Рина ахаас ямар ч хариу ирсэнгүй. Тийм болохоор одоогоор Рина ахыг бол тэгээ дараагийн партн дээр оруулъя хариу ирэх юм бол за тэгээд хэдүүлээ дараагийн ютуберээ сонгоцгоё. За та бүхэн guys таагаараа дараагийн ютубер хэн байх бол энэ ютубер бол Никот байла. Let's go. За тэг муу айл би Никоттойгоо холбогдоод Shirley авчаад эргээд уулзцгаая. Few minutes later. За GG guys. Би Никотын өөртөө холбогдож чадсангүй л дээ. Гэхдээ Discord серверийн найзуудынхаа хэлж байгаагаар бол хөдөө байгаа юм шиг байна. Тэгэхээр би өнөөдрийн бичлэг дээр бас алхасаа дараагийн бичлэг дээр бас оролцгаая. Тэгээд одоо дараагийнхаа ютуберыг сонгоцгоё. Окей, let's go. Мэргэн байх болтугай. Кэро юу Eternal-ах уу? Damn! Мэргэн байлаа. Eternal-ах маань сонгоглоо. За тэгээ Eternal-ахтайгаа холбогдчиход эргээд уулзъя. Let's go. За сайн Eternal-ахаа. За шууд ороод ирлээ. Бас авраг Rainbow Seed-уудаас харагдчих шүү Hi. За Garden бол гаднаас бол иймэрхүү мэн те. Rainbow Seed мэддэгтэй. За Flashbang. Окей, за ямарташ лайк дараа гэсэн. Лайк дарсан юм байна. За шууд үүдээс нь ороод одоо эхлэе. За үүд нь бол окей, нэг байдаг. Нэг хоёр одоо энэ юу гэмтэй хоёр одоо хөшөө дээр нь гэрлэнүүд. За би эхлээд бүр амар үзэж эхлэхээс өмнө танд өнөөдрийн бичлэгэн дээр одоо би таны картыг одоо үнэлж одоо сонирхох байгаа. Тэгэхдээ би 3 зүйлийг анхаарна. За нэгт нь болохоор үзэмж, хоёрт нь seed, гуравт нь бэтгэд эдгээр 3 зүйл төр одоо тулгуурлаж одоо таны картыг үзэж сонирхох байгаа. Тэгээ дүгнэн гэсэн үг ер нь бол таны карт мал тэгэд бүр амар харагдаж байна өө. Одоо үүднээсээ л одоо энэ одоо 3 Rainbow Seed-нээс нь ахвалал амар. За ямар тач үүдэнтэй энэ одоо ямар seed юм бэ? Venus Flytrap гэнэ үү? Ийм seed бас байд юм уу? Энэ squall бүр тусгай seed үү? Байд юм тий. Чи нөгөө өмнө нь нэсэж нөгөө Angry Plant нөгөө юугаар намайг тоглодог байх л байдаг байсан байна. За хоёр тим амар эртний seed байна. Тэгээд Rainbow Sunflower seed байна. Окей, Dragon Pepper. За тэгээд энэ одоо Sugar Glaze гэнэ үү? Энэ бас яадаг seed юм бэ? Би бас сүүлийн Cookie event гаргажсэн шинэ seed байхгүй. Би бас сүүлийн ивентүүдээр ерөөсө тоглоогүй. За тэгээд чи Bonpoo байна. Окей, Moon Blossom, Elephant Ear, the Rainbow байна. За энэ доор Cursed Fruit гэнэ энэ бас Rainbow Seed юм шиг байна тий. Тийм байна. Бүр өмнөөс Cursed Fruit гэдэг. За энэ юу вэ? Taco Fern гэнэ энэ бас шинэ seed үү тий. Taco Maco гэж байгаа шинээр гарч ирсэн. Аа. Наач нэг балер харагдаж байгаа. Баацсан юм шиг.
За. Аврах тоо үрж ирээд гард дотор баацсан юм шиг. За үргэлжлүүлээ sugar apple, pumpkin, тэгээд tomato. За тэгээд bone plus мод хэдэн шиг байгаа юм бэ? Чи чинь 1 2 3 5 байгаа юм уу да? Чи нэг тавлаа гах та. Тийм 5 авал ах шиг байна. За тэгээ банана, арданы хэдэг косметиктэй. За энэ чинь нэг юм тусгай өрөөтэй юм байна. Яа, Eternal TV. Окей. За дээгүүрээ унгааж ирсэн одоо ховор косметикуд нүүд байна. За тэгээд нэг дахиад махаа өдрөн окей. За тэгээд арталтай бол косметикуудын тавилууданд бол иймэрхүү юм байна. Тэгээд сидүүд нь бол бүр амар. Таны битүүд байхгүй байгаа юм тий? Битүүдэд тавьчихсан уу? Тэг 50. Нөгөө 3 дахь дээр нас битүүдээр бас үнэлэг болохоор Eternal-ийн бит ч бас амар л да. Үнэн баавартай тий. Ийм баавартай том. Яа. Өөр нэмэгдсэн мэт кицүнэ дээр хүртэл нэмэгдээд. Наа сүүл тарахад чинь Raccoon Dragonfly дээр Queen Beatrice-ийн Mimic кицүнэ байгаагүй тэгээ сүүл тарахад. Йоо амар. Тийм Mimic болоогаа. Эднэрээс Trader л олсноо тий. Тий. Йоо за. Питмит бол нэрээ ер нь баг хараад ах шаардлага алгадөө. Энэ Queen Bee чинь бүр giant юм шүү дээ тий. Наач giant дээр нөгөө mega мистэй шүү дээ. Оо зөв. Мангар таарч чаас. Эднэр ер нь бүгдээрээ мега бах тий. Гүг надад ч энэ Queen Bee л ганцаарх нэмээг. Бусдууд нь зүгээр giant. Бусдууд энэ мега болгох юм бол яа. Мега болгох алхахаа л энэ да. Юу болох нь дээ тий. Жохон нөгөө нэг чихрээр бөмбөгдөж сайжруулж байгаа л еврогоёг л аваалаа. Юу түүл нэр бүр лаахны та бүр. Окей. За ер нь бол seed bitнүүд бол ерөөсөө ямарч ярилдаггүй. За тэг үзэмж дээр бол тэгээд бас seed bitнүүд нь бас carried чиж байгаа шүү дээ. Нард rainbow seedтэй. Йоо Queen Bee дээр чинь ёо баг тэнгэр рүү гараад яваач нар явлаа. Амар. За би одоо тэгээд үнэлгээгээ өгье. За үзэмж дээр бол of course 10-аас 10. Би seed bit дээр угаасаа 10-аас 10. Таны карт бол угаасаа яалтчгүй 10-аас 10. Бараг Монгол таны картыг гүйцэх карт нар байхгүй хаа. Бараг байхгүй хаа. Штэ би карт. Би карт жалах штэ. Бараг гэж ер нь бараг байхгүй хаа. Таних бараг Монголын номер 1 л байх. Байхгүй хаа. Байгаа. Тэр нөгөө bomb loss мэдрээ том оруулчаа тэрийг картын дотор хадгалдаг хүмүүс бас байдаг штэ. Яг тэр мэт чинь яг ганц бас эдэн тийм том. Таних ч юм уу ийм олон giant bitнүүдтэй. Дээрээс нь ийм олон rainbow seed bitнүүдтэй. Бараг байхгүй хаа. Энэ мэт чинь бас нэлээд дээр үеийн бас ивентний бүр rainbow seed бүр байхгүй хаа. Та угаасаа ярилцах Монголын номер 1 л дээ. Угаасаа 10-аас 10. За баярлалаа. Гарцаагүй. За тэгээд чи өөртөө ер нь 10-аас хасах хязгааргүй гэдэг дээ шүү дээ. Тийм. Яаж байгаа. Бүр амар нөгөө YouTube-руу ороод идэг болохоор. Гээ нөгөө үзэгчд л тэгээд стрим хийж байхад ахын гард ер нь 10-аас хэд вэ гэдэг 0 хасах 100 ч гэхээ хасах хязгааргүй ч гэхээ 0-аас пүүк гэж. Арайчгүй байхаа. Та яг тэрийг уушаад идэм шүү дээ. Окей. Ер нь бол бүр аимшигтай гард юм байна өө. Одоо ингээл харахад л хараа л та. Нөл rainbow энэ бүр 2 raccoon нүртэл rainbow. Rainbow чинь хамгийн бага хувийн chance-тэй нэстэй тий. Үгүй. Гэхдээ ер нь 2 дахь хамгийн бага. Йоо ярилтгүй 10-аас 10. Йоо аимшигтай. За тэгээд бичлэгэнд оролцсонд үнэхээр их баярлалаа. Таны карт Eternal ахын карт маань 10-аас 10 байлаа. Угаасаа надтай маргах хүн угаасаа байхгүй. Надад адилхан бас Mongolia Never карт гэж боддог хүмүүсд бас зөндөө байдаг байх. Тийм. За тэгээд бичлэгэнд оролцсонд үнэхээр их баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Баярлалаа. Манайха лайк сабатаарай. Ее, лайк сапатараарай. Yes. Yes. За тэгээд баярлалаа хаа. За баярлалаа. Яа, эхэндээ мартч явж байгаа сүүлүүрээ хусах гэсэн боловч дааш нэг юм тулгамдаад эргэлзээд хусаж чадсангүй ёо. За тэгээд Eternal-ын кардаг бол яг жинхэнэ утгаар нь дүгнээ сонирхчлоо. Харамсалтай нь бүгдээр reaction-ыг харж чадсангүй. Гэхдээ хэдүүлээ ер нь бол гоё гардинг нь хараа сонирхоод нүдээ баясагчлаа. За тэгээд ер нь бол би дараа YouTube-рууд дээр бол заавал тусаад reaction харна. Тэгээд ядж байгаа сая бүр анхных байсан болохоор хамаг юм толгомдаад хамаг юм мартаад бүр юу ч болчих. За дараагийнхаасаа би тэгээд бүр яг мэрэгжлийн хусаад бүр яг алан заяа guys. За тэгээд дараагийн YouTube-руу эргүүлцгээе. За 2 дахь YouTube-роо сонгоцгоё. За нэг сайхан нэг юм гоё reaction гараад YouTube-роо яадаг да нэг тиймэрхүү YouTube-р сонгогдчихоосоо. Anrix BU Kerosene байна уу? Kerosene сонгогдлоо. Let's go. Clap.
За тэгээ Керос нэтайгаа холбогдоод шүүрлийн аваадах юм. Яа, бас тэ хаалга малганаас зүүн. Энэ бол бүр яг үхрээ. Энэ бүр энэ тэгтээ яг юу вэ? Наад чи нөгөө зураг нэг ямар ч хамаагүй нэг зургаар нэг тийм цаашгаа нэг зөхөөгөө зураа явчихсан шүү дээ нэг юм ийгээрээ. Тийм. Яг нэг тэр шиг зүгээр нэг юм бариад тэгээд тэрэн дээрээс зүгээр давхарлуулаад юу ч хийх юм мэдэхгүй. Давхарлуулаад тэр ярьцсан. Энэ бүр яг үхрээ наа. Юу гэдэг нь вич мэдэхгүй. Энэ би хэлээд төхөө. За энэ хоёр одоо шар юу нь болж чихэн байна. Энэ бол бухайх нь ивэр байна. Тэр дээдлээ нэг сар. Тэгээд энэ хоёр хашаа нүд байна. Энэ ам нь байна. Энэ хацар нь байна. Бүр яг үхэр байна ой. Йой. За. За. Өнөөдөр би чиний гардаг сонирхолтой нэг 3 зүйлийг анхаарах болно заа юу. За нэгт нь үзэмж, хоёрт нь seed, гуравт нь bit. Энэ говийг одоо анхаарч сонирхож үзэж харах байгаа. За тий одоо шууд сонирхоод хэлээ. За үзэмж бол мэдээж тавилгатаа ороо явна. Яа, энэ бол бүр яг өхрээ, яг өхөр. Энэ тэгээ яг хамарна шүү дээ. Яг энэ авирж болох нь байж да. Чаавасаа. Яг энэ хамарна шүү дээ. Энэ бол яг хамарна. Тэгээ миний доотлын энэ нь бол ам. Бүр яг өхөр. За тэгээд үүдэр норонгуутл ингээд гоё цэцэг навчстай. Тэ? Ийм нэг юм. Энийг одоо юу гэмээр юм бэ? Трас юм уу? Юу юм бэ? Дээвэр. Энэ what the fuck? Энэ одоо юу гэстэй юм бэ? За энэ ч яах вэ? За тэгээд код хийж авдаг косметик байна. 2 bone blossom байна. Тэмч moon mango байна. Ардаа нэг энэ одоо юу вэ? Бараг оршуулын газар юм уу? Энэ нэг өндөг даргаж маргацсан нэр аягүй залбирч байгаа дардаг гэсэн гэж. Зөө. Залбирч байгаа эргэж хараад энэ нэг юу нэг шинэ косметик дотор мөндөнүүдэд тавьсан. Зөө. Амар ингэ залбирч мөргөж бол эргэж хараал нүдэн ханаас даалаа хэцүүнэ. Яа. За амьтнууд нь бол нэг mimic octopus, butterfly, dragonfly, shock raccoon, chicken zombie. Тэгээд энэ T-Rex л үний юу лээ? T-Rex явж байна. Окей, амьтнууд нь бол ер нь бол давгүй шүү. 2 dragonfly үгүй юу? Нэг dragonfly, 3 butterfly. Зөө. Ер нь бол тэгээ seed-нүүд bone blossom, sugar apple, тэгээ moon mango гэдэг байгаа юм те. Хоёр дахь карт дээр ер нь ихийг seed нөгөө. Хоёр дахь картыг оруулаад ирчих. Хоёр дахь картыг чи харчээ. Тэгээ нөгөө нэг картыг ингээд тойроод баах ингээд нөгөө нэг юм жижиг нэг юу тавьсан байна. Тийм биш төө. Бас хөөхөн. Бас нэлээд олон юу дарсан биш. Окей, за нөгөө картыг оруулаад ш. Нөгөө картыг чи seed-уудыг харъя. Нэр бас 2 карт марк хөгжүүлдэг болцсоос. Дан юу байгаа. Seed-үүд тий. Харагдаж байна. Тэр дээр бас юу вэ? За энэ бол баг өхөр энэ да. Энэ бол яг загсан өхөр байна энэ. Энэ бол нэр өө яг загсан өхөр байна. Энэ ингээд ивэр мөврийн ингээд толгоон арталтаа нэг юм нэг сон загс шиг бие орж ирснээр урталтаа нэг өхөрний толготой. Энийг тэгтээ яаж ингэж дээрээсэн. Нэг candy blossom ингээд барина штэ. Тэнгүүд тэгээд косметик гаргаж ирэнгүүт гівгэд нэг косметик candy blossom-ийн дээр нь гарчдаг байхгүй. Энэ бол яалтч өхрөө үе. Загсан өхөр. Окей. Энэ ч бол бас энэ дээр нэг seed-нуудыг бол бас хашраасан байна. За Rosie. За тэгснэ чи би бас сүүлийн хавтуудад тэр өөрсө тоглоогүй. Энэ firework mark-ыг нэг хайлтуултал мэднэ. За тэгэн чи beanstalk, mushroom. Тэгээ beanstalk баах юм бэлээ. За энд нэг burning boot байна уу юу Дэш нэг авираад карт юм уу? Burning boot. Yeah, boy. За тэгээд ийшлээд нэг волейболын талбай малбай байсан юм уу? Тэгээ нэг трактор байна. Тэгээ firework гэдэг байна. Нэр нь бол seed-үүд дээр бас бөмбөгдсөн байна. Энэ одоо яадаг юу юм бэ seed юм бэ? Laboratory хийгээд. Аваас тарьсан л ах юм да хаанс гэсэн. Нэг гол нэг seed гарчсан тэрэн дээр л гэсэн баг л та. Энэ shop дээр. Нэг Америкийн юу мууч хэлээ нэг баг шуум уу. Энэ минийг одоо хаанаас би бол мэдэхгүй байна өө. Энэ яг цуг ирсэн баг.
Зөө. Ер нь бол seed meat петнүүд бол ер нь бол давгүй шүү. Зөө. За нөгөө гардныг оруулчих. Би тэгээ нөгөө гардангаас нэг жоохон үзэмжиж нэг хараад тэгээд дүгнэе да. За back to back. Үхэрний толгой. За үхэрний толгой нь дээрсэн бол одоо энд байна. Тэгээд одоо загсан хэлбэртэй би энэ юм бах та. Саяны дээрээс үхэр ингээд дараагийнхаа гард нэр ингээ буугаад ирчтэй юм ба штэ. За ер нь бол үзэмжтэй зөө. Гэтэ энэний чинь бол үзэмж бол жоохон хоосон байгаа болохоор үзэмж бол нэг жоохон тиймэрхүү байна. Тэгээд бас бусад ютуберуудын гард мардаа бас нэлээд амар байж магадгүй бас жоохон хатуу өгнөө. Тэгэхээр үзэмжтэй зөө. 10-аас өхөр мөхөр чинь тэгтээс нэлээд таалагдж байна надаа. 10-аас 7.5. За тэгээд хоёрт би юу гэлээ? Oh my god. Seed. Ер нь бол хинг seed-үүд чинь нөгөөх дээрээс энэ ч тэгээд 2 Boon Blossom, 2 Moon Mango, 3 мөн байгаа. Нэг энэ яг main garden дээрээ бүх косметикээр гоё чимээ нөгөө garden дээрээ бүх ургацуудаа хийж гэж бодсон байхгүй. Зөв. Тэгээд энэ garden маань ямар seed гаргадаад тахлаар дайггүй ховор ургацуудаа оруулж ирсэн байхгүй. Зөв. Seed-үүд бол нөгөө garden бол ер нь бол нэлээд seed-ээс Emerald Lily дээр seed-нүүдээс нь гэхдээ seed-үүдээ одоо яг яаж байрлуулснаар нь биш яг seed-үүдний чанарын тоогоор нь бодвол seed-үүд нь 10-аас 8. 8. За тэгээд битнүүд бол юу давгүй T-Rex-тэй бүр shock dragon гэдэгтэй тэгээд butterfly энэ юу юм бэ? Энэ юу гэдэг юм бэ? Butterfly inverted implementation-тэй. За. 2 butterfly, 1 dragonfly. Тэгээд бас энэ dragonfly дээр нь бас ер нь бол нэлээд том юм биш те. Ер нь бол амар мега дээр нөгөө нэг giant-тэй орохгүй ч гэсэн ер нь баг huge-тэй орчоор том юм шиг байна. Тийм T-Rex дээр нь. Би бүр мангар том T-Rex гэсэн шүү дээ. За тэгэхээр петнүүдийн хувьд бол 10-аас 8. Yes, тэгээд ер нь бол тэгэл дундчлаад танаа гардан бол тэгэл 10-аас 8 байна дөө. За тэгээд бичлэгэнд орсон Keros энэд баярлаа. Thank you bro. За баярлаа. За бай дараа уулзъя. Окей. Йоо! Манай Keros энэ мэддэггүй. Албаар хийсэнгүү юу? Эсвэл харагдахгүй нөө мэдхгүй ямар тааж мэдсэнгүй. Йоо, би бол инээдээр байрч ядаа суугаад байлаа ёо. Золтой л инээчсэнгүү ёо. Сая бүр яг өвтлээ инээлээ шүү дээ ёо. За шууд тэгээд одоо дараагийн үнэ спинтцгээе. 3 дахь ютубер. За тэгээ одоо бүр яг мэдээ Draction арчир яг team ютубер хэрэгтэй байна. Яг team ютубер хүрээд ирээч. Мужик юу? Окей. За манай Мужик промо сонгогдлоо. Clap. За тэгээд Мужик гэдэг холбогдоод шөрлөний авчаад эргээд холбогдъё. Эргээд гинэ. Эргээд уулзцаая. За хай. За Мужик руу ороод ирсэн байна. Хай яа бас л эвгүй гардентай яа. За тэгээ би өнөөдрийн бичлэгээр би чиний гарден 3 зүйл дээр одоо тодорхойлж одоо дүгнэж сонирхох байгаа. За тэгээд 1-р үзэмж, 2-р seed, 3-р петгээд энэ 3 зүйл дээр одоо тулгуурлаж чиний гарден сонирхож дүгнэх байгаа шүү. За чи тэгээд петметээс олж гоё петэ дээр тавих байх юм бол тавьчаарай за. За лайкад орчи. Окей за. Гаднаасаа бол looks so good. Бинстал гэдрүүд нь бол нэр үнэхээр гоё байна. Хэдэн бинсталк байгаа юм бэ? 3, 4, 1, 8, 9 бинсталк байгаа юм шүү те. За орлоо. Яа. Нэг юм кино байдаг шүү дээ нөгөө нэг юм dinosaur-ын нэг юм ингээд тийм халтлаганд өртөж мөртөөд ингээд нэг team кино байдаг шүү дээ. Яг team киноны нэг vibe авах ийм нэг юм өндөр юм ургамал байдаг шүү дээ. Тэгээ оронгоот л нөгөө нэг dinosaur эдрээс хамгаалсан нэг юм төмөр мөмөр гэдэг шүү дээ. Нэг тиймэрхүү vibe авч байна. За орсон. За шууд аваад орчих тийм ээ. За оронгоот ямар тач Burning Boot бага sugar apple-ууд харагдаж байна. За тэгээд Ember Lily, тэгээд Burning Boot, Beanstalk. За тэгээд манай залуу бас 2 картн дээр хойлон дээр нь юмнууд хийсэн гэсэн. За Dragonfly-ын Frozen-тэй явж байна. Дахиад нэг Dragonfly-ын Frozen-тэй явж байна. За тэгээд Disco Bean энэ одоо юу юм? Frozen юм уу? Shiny. Shiny-тэй явж байна.
За тэгээд өөр ямар бит байгаа юм бэ bro? Энэ гурваас өөр. Гурван дараагийн флай байх хэвээр. Нэг нь tiny. Tiny. Жижиг бараг хаагдах байх. За. Нэг нь tiny юм байна. За тэгээд ингээ битнүүд болчихж байгаа юм байна те. Ааха. За нөгөө garden ч үзье bro. За ер нь бол энэ garden бол нэг иймэрхүү юм байна. Оо, за окей. Нөгөө нь бол зүгээр нэг Bone Blossom Farm. За Bone Blossom Farm. За Bone Blossom нь одоо 155 тэрбумтай явж байгаа юм байна. За тэгээд Gold, Venus Dark Chocolate, Clove Torch, Chalk Mock гэдрэгээд бас хөөргөө өөрхөн муташнууд орсон байна. За тэгээд бол урталтаа бол нэг юм. А? Энэ Dragonfly энэ юу гэж жижиг юм. Харъя. Оо, тийм шүү. Ямар жижигхэн болчихно те. Харин тийм үлээ бүр. Тэг жижигхэн болохоор чадвар өдр нь бүр амар муутгуу те. Тэрийг сайн мэдгүй. Гэхдээ нас нь бол нэгээс эхэлсэн бүр. Тэгэхээр tiny амар ээл юм байна л да те. Би яг нэг сонирхолтой хөөрхөн гээл. За тий уртлынх нь бол garden-ийнх нь хашаа нь бол нэг амар хүн байна. За тий бороо нөгөө garden руу шилжүүлчих. Нөгөө garden чи тэгээд сонирхож байгаа. Тэгээд дүгнэлтээ хэлье. За болсон. Энэ garden ч юм бол амар нэг тиймэрхүү киноны уур юмсгал та тий. Оронгууд багаан дайносавр руу тавиртлаасай. Яаж магаал. За орч энэ яат юм бэ? Энэ яат юм? Энэ яг нэг жижиг юм. Жижигхэн зүгээр л нэг иймэрхүү юм тий. За яг garden ч нэг юм онцлог seed мэд байна уу? Онцлог seed нэг байхгүй. Би энэ дээр нэг үнэтэй seed хэлээгүй. Энэ дээр travel and dream тавьчих үү. За энэ ч бол баахан Ember Lily-нууд бол байгаад байгаа юм байна тий. Би энэ дандаа Рүтэн даа. Ер нь бол энэ чи иймэрхүү бас Ember Lily-нууд бол ер нь байгаа юм байна тий. За энэ дээр чи Venus талхууд байгаа юм байна тий. Энэ дандаа Beanstalk багаас их Назгаа өндөр ургасан байх шүү. Beanstalk-ууд ч юм бол нэг иймэрхүү байгаа юм байна тий. За ер нь бол танаа гарданд бол Sugar Apple, Beanstalk, Ember Lily нөрөөл байгаа юм байна тий. Зөө. Тэгээд бол битнүүд ч юм бол 3 шиг Dragonfly нэг Discopy байгаа юм тий. Тэгээд бүх юунууд чинь ийм mutation авцсан юм байна тий. Битнүүд чинь энэ чи fruits чи хэдүү юм бэ? Fruits нь бас тэр мөрнөөс нь бас шалтгаалж байна. 10 ба. Fruits Dragonfly юу? Тий. Fruits 9 юм байна. Орой чэстэй 4 минут гинэ. Fruits нь биш mutation, mutation 9 байх юм байна. Доороос 4-т. Тэгээд tiny дээр маргаа мартчих. Tiny тэгээд өөр чамд юу байгаа лээ? Shiny. Tiny shiny. Shiny бол 30% та хамгийн юу юм байна? Түгээмэл юм байна. Tiny бол fruits-ныхоо яг дараа орохоор юм байна. За тэгээд 3 битнүүд ч юм бол mutation-ууд нь бол mid юм байна. Тэгээд 4 шиг тиймэрхүү бит байгаа. 3 Dragonfly, 1 Discopy ихэр чинь. За битнүүд төр бол 10-аас 500. За тэгээд seed-нүүд ч юм бол бас аюу гоё нөө яг юм. Одоо seed-нүүд ч үзэмжтэй биш одоо нөгөө нэг хэрэг чанартай тоонуудаас шалтгаалж байгаа болохоор бас Ember Lily, Beanstalk-ууд аюу олон байгаа болохоор бас Burning Boot дээр Sugar Apple-ууд нэлээд олон байгаа болохоор seed-үүд дээр 10-аас 8.5. За тэгээд үзэмжтэр бол энэ нь бол үнэхээр гоё нөө. Амар тийм dinosaur юм. Одоо нөгөө киноны одоо ямар ч кино байлээ дээ би ямар тач edit дээр гаргачих байх. Яг тийм киноны амар гоё юм. Уур амьсгал оруулж өгöd энэ нь бол надад амар таалагдчихээн. Би тэг багтаа амар тийм адал явдалтай тиймэрхүү кино үзчихсэн болохоор гоё. Дурсамж бас сэтэрч байна. Тэгэхээр үзэмжтэр 10-аас муу адил 8.5. Тэгээд би бит дээр идэв өгчлөө bro. 5 баха. 5 тэгээд бит дээр 5 өгсөн. Тэр нь бол дундчлаад garden чинь би 10-аас 7.3 гээд үнэлчихэ. За bro. Окей, за тэгээ манай Mujiko-гийн маань garden 10-аас 7.3 өчлөө. Наа, бисаа юу өчлөө? 7.3 зүг. Яа, тийм л үү дээ. За тэгээд Mujiko-гийн garden маань 7.3 байлаа. Бичлэгэнд оролцсонд маш их баярлалаа bro. Thank you so much bro.
За тэгээ guys өнөөдрийн бичлэг маань энэ үрээр дуусч байна. Өнөөдрийн бичлэг дээр яг гоё реакшн харж чадаагүй ч гэсэн ер нь бол гоё ютуберуудын гардинг бол гоё сонирхчлоо. За тэгээ та бүхэн минь giveaway дээр оролцох гээд миний кикийг маань фоллоу хийх гэсэн боловч кик рүү орж чадахгүй байх юм бол эдгээр хоёр бичлэгийг үзээд болгоорой. За тэгээ та бүхэн минь ер нь бол миний цаашдын бүх стримийг маань кикээс үзээрэй. Ер нь бол би 9 сар гаргаа өдөр болгоо стрим хийх гэсэн бодолтой байгаа. За тэгээ бичлэгийн хүртэл үзсэндээ бүхэндээ маш их баярлалаа. Бичлэгээс гарахаас өмнө заавал лайк болон subscribe дараарай. Мөн дээрээс нь дараагийн бас энэ контент дээр ямар ютуберыг үзмээр байгаагаа коммент дээр бичээрэй. За тэгээ дараагийн бичлэг стримээр уулзцаая. Түр бай.